Сайн байцгаана уу? Та бүхэн сонин факт суугийг үзэж байна. Бид энэ удаад хажихалтай амьтдын тухай хүргэх юм. 5 дугаар сарын 24-ний өдөр Английн Премьер Лиг, Лондонгийн Арсенал клуб Премьер Лигийн авраг босгохын тулд үлдсэн тоглолтуудаа хожил авахд хангалттай байгаа байлаа. Лигийн сүүлчийн тойрогт Кристал Палас болон Арсенал багуудын галгаарсан тоглолт биднийг хүлээж байна. Энэхүү тоглолтыг та улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18-наас хүрсэн бол бичлэгийн доор байршуулсан холбоосоор ороод манай сувгийн S-Facts урамшууллын кодыг оруулаад урамшуулсаа шууд аваарай. Энэ бол Марокко улс дахь Сахарын цөлийн зах хэсэг. 2008 онд эндээс маш өрөмцөр буюу өнхөрж явдаг гайхалтай том аалзны төрлийг нээжээ. Үүнээс өмнө шилжих ухаанд түнтэй төстэй аалз бүртгэлж байсан нь элсэн манхнаас доош өнгөрөхийн тулд хөлөө хөмдөг аалз юм. Харин Мароккогийн энэ аалзны хувьд бүх зүйл эсрэгээрээ тэр уруудаж биш харин ч эсрэгээрээ өгсөж өнхөрч чаддаг. Ийм өрмөц хөдөлгөөний хэм маяг өмнө нь шинжлэх ухаанд мэддэггүй байсан юм. Гэхдээ энэ аалзанд ямар хэрэгтэй юм бэ? Учир нь ингэж явах нь 8 хөлөөрөө гүйснээс 2 дахин хурдан байдаг. Энэ бол маш том давуу тал. Цүлд энэ аалз үнэг эсвэл замын хэдгэн зэрэг том хурдан махчин амьтдын хялбар болж мэднэ. Тиймээс аюул тозгорох үед тэдгээр гайхамшигтай арзнууд өнхрөх горимж шилжиж 2 дахин хурдтайгаар зогтдог. Та бүхний өмнө маш өр бусын шавж боосох гожроо байна. Дэлхийн бусад бүх царцаанаас ялгаатай тэд амьтны мах иддэг. Энэхүү асар том шавжнууд маханд маш шунхай бөгөөд тэд улаан хошууд нэхмэлт шууны үүрийг энэ удаад онилжээ. Шууны эцэг их хоос хайхаар явсан хойгоор дэгдэхэнүүд хамгаалалтгүй үлддэг. Энэ зүйд аимшигт царцаанууд модонд авирч эхэлнэ. Эдгээр үсгэлэн аврах шавжнууд хоол руугаа хүрэх замыг хурдан олдог. Дэгдэхэнүүдийн өдөр хоног үүгээр дууссан бололтой. Аимшигт махчин амтан тэдний гэрт нэвтэрч байна. Тэднийг одоо юу ч аварч чадахгүй мэт. Гэнэт эцэг ихэн тун цагаа олж гэртээ буцаж ирэв. Тэд царцааг дэгдэхэнээс холдуулж шиdən бүх талаас нь довтолж эхлэх боловч энэ шавжинд бас нэгэн нууц үзэр бий. Тэрээр шууны нүд рүү өөрийн хортой цус босох гемолимфийг цацдаг. Энэ нь нэхмэлт шувууг самууруулагч эцсийн дүндээ царцааг үүрнээс унгааж дөнгөлөө. Царцаа хэдэн метрийн өндрөөс доош унах ба цааш нь аимшигт жинхэнэ драм эхэлнэ. Шавж эхлээд унсныхаа дараа амьд байх боловч түүний цусны өнөр үсэглэн ах дүүс босох бусад царцаануудын анхаарлыг татдаг. Одоо тэр өөрөө тэднийхээ бай болов. Эдгээр царцаанууд шууд каннибал болон хувирч азгүй нөхөрлөгээр дайран орж амьдаар нь иддэг байна. Энэ дүр зургийг хараарай. Далайн ёроолд унсан навчнууд хэвтэж байна. Гэхдээ сайн ажилтвал эдгээр нь огтхонч навч биш болохыг ойлгоно. Эд бол амьтад. Навч мэт өнгөлн дардалсан навч загастууд юм. Тэд бүр урсгал даган нааш цааш ганхаж байгаа нь тунчиг залтай байгаа биз. Харин тэднээс гадна өнгөлн дадлах зорилгоор өөр дээрээ навч дасайн замаг үүрч явах сэтэлтэй болсон хавчнуудч бий. Яг л өнгөлн далдлын хувцастай тусгай хүчнийх нь л гэсэн үг. Гэхдээ зарим хавчнууд өнгөлн далдлаас биш харин хүнд өргөстэй хоёуг өмсөх нь илүү үр дүнтэй гэж шийджээ. Зөвхөн хавчнууд хош зөргсөөр хамгаалахын тулд далайн зараг шууд нуруунд дээрээ үүрээд явдаг. Хавчинд тусгай хойд хүч байх бөгөөд түүгээрээ өргөстэй бие хамгаалагчаа өргөж тогтоодог байна. Байхалтай. Цаашлаад бидэнд илүү хажигтай зүйл байна. Усан дор толгоогоо урууга харуулсан алхдаг шавж байдаг гэвэл та итгэх үү? Биологчид эдгээр жижиг амьтдыг саяхан олж илрүүлсэн. Тэд усан цагийн гадаргуу дээгүүр яг л таазан дээр байгаа мэт доороос нь явдаг. Усны таазанд тогтоход нь дээш харсан хэвлий дээрх агаарын бөмбөг тусалдаг гэж эрдэмтэд үздэг юм. Энэ бөмбөлгөн шавжийг усны гадаргуугийн хальсанд шахаж хөлөөрөө түлхэх боломжийг олгодог гэжээ. Жижиг амьтдын хувьд усны гадаргуу биднийх шиг тэмж амархан нэвтрэхээр зүйл байдаггүй шүү дээ. Харин Якана шувуу усан дээгүүр хэрхэн явах аргыг олсныг харцгаая. Сараан цэцэг дээгүүр гүүхч гэгддэг тэрээр хөвөгч навчийг зам болгон ашиглаж усан сангийн гол руу орж тэндээс янз бүрийн шавж хайдаг. Яканаг усан дээгүүр ахдаг болохоор нь Христийн шувууч гэж нэрлэх нь бий. Гэхдээ тэр яаж ингэж чаддаг байна? Хамаг нууц нь түүний асар том хуруунуудад орших бөгөөд үүний ачаар тэр жингээ хөвж буй навчнууд дээр жигд хуваарилдаг. Үнэхээр түүний хуруунуудын утгагүй уртыг хардаа. Шувууны хэмжээтэй нь хавцуулахад энэ нь шувуудын ертөнцийн хамгийн том хурууч байж магадгүй. Одоо харин бүгдээрээ Африк руу шилжчихье. Эндээс олон хажигтай амьтдыг олж олсон. Энэ бол Габоны могоо бөгөөд бүх могоонууд дундаа хамгийн урт хорт шүдтэйгээр гайхуулж чадна. Мөн тэрээр дэлхийн хамгийн удаан могоонуудын нэг юм. Энэ бол хамгийн хүнд, хамгийн том хорт могоо бөгөөд маш удаан мулхдаг.
Тэгтээ залхуу дээрээс нь тарганч гэсэн энэ могоод идэх хэрэгцээ гэж бий. Тэр яаж ан хийдэг вэ? Тэр зүгээр л ямар ч хөдөлгөөнгүй үл анзаарагдан байж харах мэт амтан ойрхон гарч ирэхийг нь хүлээдэг. Энэ могоо босод бүх могооноос илүү их хор ялруулдаг тус үүнийгээ дэмий үрдэггүй. Түүний хорн гемотоксин шинж чанартай тус харахны эд эсийг шууд задлж эхэлдэг. Могоо хоосоо шингэх гэж зовох шаардлагагүй болно. Ерөнхийдөө могоонуудын удаан байдал нь тиймч том асуудал болдоггүй. Учир нь тэдний ихэнх нь хурдны дутагдлыг нөхөх янз бүрийн залхимхтэй байдаг. Жишээлбэл намебийн цөлдөх энэ могоо эйсэн доор нуугдаж, сүүжнийхээ үзүүрийг янз бүрийн амьтдыг дуудах өгөөш болгон үлдээдэг. Жишээ нь нэг гүрүүс түүнийг анзаарчээ. Тэр одоо амттай хоол иднэ гэж удаж байгаач өөрөө арай ч хоол болсонгүй. Номхон даасан аршуудын ойгоор зугааж явахдаа тааш зүрхний шигдээс тусгамаар ийм нэгэн гайхалтай дүр зурагтай таарах магадлалтай. Таны өмнө дэлхийн хамгийн том даяан чавч бозох дас модны хулгайч байна. Тэрээр номхон даасан өмнөд арсуудаар нутгалдаг. Дас модны хулгайчид маш хүчтэй тул дунгийн хясаанд нуугддаггүй. Тэгээд ч ийм хэмжээний хясааг хаанаас ч олох үлээ дээ. Эдгээр хавчнууд нь арлын авраг биетүүд гэсэн үг юм. Насанд хүрсэн хавч хөхөвтөр өнгөтэй байх ба 1 метр хүртэл увцтай болдог. 1 метрийн урттай хавч гээд төсөөлөд нэг өвцтэй. Гэхдээ тэд 40 наснда ийм хэмжээнд хүрдэг бөгөөд дээд тас нь 60 хүртэл насалдаг. Зүгээр л солиор. Хэрэв арал дээр наргил модын самар байвал дас модны хулгайчид үргэлж цаа нэгтэй ойрхон байдаг. Тэдний хавчуур нь маш өвчхөг тул унаж цуурсан наргил модны самрын хальсыг хязбархан хэмхэлж чадна. Тэд металл тагийг ямар амархан нугалж байгааг нэг хараач. Гадаад төрхөөрөө юр бусын бас нэгэн гайхалтай үйт хүйтэн бол даслах чавч буюу хийлч хавч юм. Тэд үргэлж том хавчуурынхаа тусламжтайгаар өөрлөгөө дуудаж байгаа мэт эмэгчнүүдийн анхаарлыг татдаг. Яг л хөөе наашир гэж байгаа мэт. Тийм ч учраас тэднийг даллах чавч гэж нэрлэдэг. Эмэгчэнд нь сонголт хийх боломж хангалттай байгаа тул тэр огт яардаггүй. Эрэгчингүүд нь мэдрэмжтэй, синхрон бүжиг бүжиглэн. Эцэст нь эмэгчин сонголтоо хийж эрэгчнтэйгээ хамт үржилд орохоор нөх рүүгээ ордог. Хэрв та жинхэнэ хайр харгийн амьтдыг харахыг хүсвэл Дасан Ёроос руу явах хэрэгтэй. Энд хаашаа чарсан маш ашиглалтай амьтдад таарах болно. Дасан Ёроол шинжлэх ухаанд шинээр нэгдэх зүйлүүд маш их бий. Энд өргөст арстнууд, Дасан өргөс тэмхнүүд, Дасан од болон Дасан зараанууд нойрхдог. Хэтрүүлэггүйгээр хэлэхэд Дасан Ёроосоор мөсгөж эдэж боосох ямар нэгэн хоосны үлдэгдэл хайж явдаг ийм сая амьтад бий. Тэд хамгийн аимшигтай зүудэн ч оромгүй тийм гайхалтай хэлбэр төгстэй. Эдгээр амьтад Дасан Ёроол даяар тархсан байдагч. Дэлхий дээрх хамгийн олон тоо толгойтой амьтдын нэг юм. Тэдний өргөс нь хөдөлгөөн болон хамгаалалтад сайн боловч хостой ойртоход тэмч тохиромжтой биш байдаг. Ийм том орон зайд хосоо олох нь асуудал болох тул зарим зараанууд боломжит хостойгоо ойр байхын тулд косондоо үлддэг байна. Та бүхний өмнө буфет хоолны ширээгддэг Дасан од байна. Энэ бол үнэ хэрэгтэй 24 хөстэй хүзний улсны оронд 15,000 гуурстай аюустай махчин тийм. Хогийн савны таг шиг хэмжээтэй энэхүү Дасан од нь минутанд 1 метрээс арай илүү хурдтайгаар олзоо хөөдөг. Гэвч энэ Камчаткийн хавч гарч ирэх үед бүх зүйл өөрчлөгдөнө. Тэр Дасан од руу дайч нэг эсвэл хоёр хөлийг нь таслан авч эзснийхээ дараа Дасан одыг тавьж явуулдаг. Энэ нь Дасан одонд юу ч босхгүй бөгөөд тасарсан мөчөө ямар ч асуудалгүйгээр дахин ургуулж цааш амьдрах болно. Гэхдээ амьтад түүнээс эд эрхтнийг нь тайван таслан авч цааш амьдруулж чаддаг энэ байдал нь түүнийг амьд явдаг буфет хоолны ширээ болгож байгаа юм. Жижиг амьтад Дасан одноос зугтдаг. Disney Google-ийн киноноос оргоод ирсэн мэт энэ Дасан дун одоо махчин амтнаас зугтааж байна. Түүнийг хараач ийм амтан бодож ертөнцид байдаг гэдэгт итгэхэд байх бай шүү. Ерөнхийдөө Дасан Ёроолд ямар ч галзуу хүний зүудэнд ч оромгүй аимшигтай хажигтай зүйлс болж байдаг. Энэ бол Ботипера загас. Хоёр тусгайлан дасан зогтсон сэрвээгээр тулгуурсан. Тэр хідэн цагаас ч хөдөлгөөнгүй байж чадна. Тэр баг юу ч хардаггүй жижиг нүдтэй. Загас отлогтонд орсон бөгөөд толгойн ард байрлах сэрвээ нь усны өчүүхэн хөдөлгөөнд маш мэдрэмтгий байдаг. Дасан Ёроолд босоо байдалтай шилдэг ийм хажилтаа загастай бас таарж олно. Эд бол липидоз буюу сэлэм загаснууд.
Тэд бас махчин бөгөөд доороос нь дээш дайралт хийж жижиг хавч хэлбэртнүүдийг барьж яддаг. Харин 700 метрийн гүнд үүнийг харж уусна. Нууцлаг гэрэлтдэг амьтан. Олон жилийн турш бид эрэг дээр шидэгдсэн ганцхан биетээр л тэднийг байдаг гэдгийг мэддэг байсан. Хинч тэднийг амьдаар нь харж байгаагүй. Энэ бос май загасны хаан гэгч загас юм. Түүний урт нь 10 м бөгөөд босоогоороо дүүжлэгдэн нурууны сэрвэнийхээ дагуу хэмэлт дожин үүсгэж усны гадаргуу болсон гүний хооронд хэлбэрхэн шилждэг. За одоо хуурай газар руу гарцгаая. Та бүхний өмнө дэлхийн хамгийн галзуу төөлөр хорхоо байна. Толгоонуудаас бүрдэх малгайтай төөлөр хорхоо. Хамгаалтын зорилгоор тэр толгой дээр нэмж толгоонуудыг наажээ. Түүнийг галзуу малгайчин гэж нэрлсэн нь ч ийм учиртай. Энд жишээ нь 5 ширхэг толгой байна. Энэ төрөл зөвлөм нь Австралид хаасайгүй байдаг бөгөөд хачирхалтай чимэглэлээрээ алдартай. Ихэвчлэн төөлөр хорхоо шимт ижээлээ нөхөхийн тулд өөрийн гуйцсан арьсаа иддэг. Гэвч галзуу малгайчин үүнийг арай өөрөөр хийдэг байна. Тэр хуушин толгоогоо идэхгүйгээр яг л ганц эвэрт шиг шин толгой дээрээ наадаг. Махчин амьтан түүн рүү дайрах үед тэр дайснаа ойртуулахгүй хичээж толгоон цамхгаа цавчуулсан тусалддаг. Заримдаа махчин амьтад түүний жинхэнэ биеийн оронд толгоон цамхаг руу дайрдаг бөгөөд энэ зүхтах, үхлээс аврагдах сүүлчийн боломжийг түнд олгодог. Малгайтай төөлөр хорхоонод малгайгүй нөхдөөсөө илүү амьд үлдэх магадлалтай байдаг гэжээ. Харин том гарпи ирвэхэн дөнгөж өндөгнөөсөө гарсан энэ төөлөр хорхон зүүнний сөвөгчөрч багтахаар жижигхэн. Гэхдээ тэр аимшигтай ховдог. 3-7 хоногийн турш тэр өссөөр л байдаг. Ингээд анхны хэмжээнээс 1000 дахин томорно. Юр бусын гадаад төрхөөс гадна түүнд өөрийгөө хамгаалах юр бусын механизм бий. Тэр шоргоолжны хүчлээр бууддаг бөгөөд энэ нэлээд сайн тус олдог байна. Мармозет сармагчин зэрэг амьтад бүх төрлийн шавж тэр дундаа янз бүрийн төөлөр хорхоо гэдэг дуртай. Гэхдээ амьд үлдэхийн тулд тэднийг хуурч сурсан нэгэн төөлөр хорхоо бий. Тэр зүгээр л гадаад төрхөөрөө могоо бож хуурдаг. Мимикри буюу өнгөлн далдлах чадрын гайхалтай нэгэн жишээ. Энэ төөлөр хорхоо нь хорт могоог маш өнөвсдөд дөөрөдөг тус сармагчин зүгтаалгаж дараа нь дахин төөлөр хорхоо хэвэндээ ордог. Үннийг хэлэхэд юр бусын төөлөр хорхоонууд маш олон байдаг. Жишээлбэл дон хэлбэртнүүд. Тэдний олон төрөл зүйл байгальд байдаг бөгөөд гадаад төрх маш сүрлэг үзмжээсээ болж ингэж нэрлэгдсэн. Эдгээрийн зарим нь шинжлэх ухаанд хараахан бүрэн судлагддаг юм ч байна. Тэд амьд үлдэхийн тулд төрөл бүрийн стратегийг ашигладаг. Үүнд хортой живсэг, өмгөн далдлалт дуурайх чадвар орно. Мянган өргөсөн зүүнний сав шиг биеийг нь бүрхдэг. Ард байрлах ягаан цэгүүд бүр илүү олон өргөс агуулдаг бөгөөд ямар нэгэн махчин амьтанд түүнийг айлгах үед тэдгэрийг гадагшладаг. Энд бас нэг өөр төрлийн могоо толгойт төөлөр хорхоо байна. Энэ нүднүүд нь хуурамч нүд юм. Махчинг айлгахын тулд тэдэн рүү ууртаа харж байх зур төөлөр хорхоо өөрөө 50 гэгч нь хоосоо идэж байдаг. Харин энэ бол 6 эвэртэй хятад луу төөлөр хорхоо юм. Урт эврүүд нь дадан талдаа, харин богино эврүүд нь голдоо байрлаж энэхүү юр бусын амьтны титмийг үүсгдэг. Гэхдээ махчин амьтад энэ хорхооноос үнэхээр айдаг. Учир нь тэрээр хортой өргөсүүдээр хүрээлэгдсэн байдаг. Хорц өргөс бүр нь хорны бочраатай холбогдсон хөндөй зүү юм. Хэн нэгэн түнд ойртод ёстой хэрэггүй шүдэл гэж хэлээ. Эдгээр залчин амьтдыг хартаа тэдний ан хийх арга барилыг нь хараад ханшгүй. Үүнийг хизээч өөдөхгүйгээр үргэж харж чадна. Зарим төөлөр хорхоо амьтны аймгийн нарийн төвөгтөө хоргодох байрыг бий болгодог. Жишээлбэл энд хараарай. Энэ навчны доор төөлөр хорхоо амьдардаг. Тэр навч болон өөрийнхөө шүсээр малгайгаа хийсэн. Томог тусмаа тэр малгаандаа навч нэмсээр байдаг. Ингээд жинхэнэ явдаг байшин бий болсон. Энэ байшин түүнтэй насан туршид нь хамт байна гэд боддоо. Тэрээр ялгцснаасаа салах аргыг ч хүртэл олсон. Төөлөр хорхоо тэдгэрийг дадагч түлхэж торхон утсаар тогтоон барьж байгаад дараа нь аль босох хол шиддэг байна. Төөлөр хорхон талаар энэ хүрээд зогсоод одоо харин энд юу байгааг харцгаая. Донгийн хясаа өөрөө хөдөлж байна. Гэхдээ дотор нь дон амьдрдаггүй завтай. Энэ бол осмия төрлийн зөвгөн юм. Үр удмаа өсөхийн тулд түүнд аюулгүй газар хэрэгтэй. Өргөд олоосон эхийн хувьд тэгээс ихэж байшин барихаас илүү хясааг гэрээ болгох нь амар байдаг. Сайтар шалгасны дараа тэр хясаанд нэг ширхэг өндөг гаргадаг. Гэхдээ нэг асуудал бий. Зөвхөн төрж том болох хүртэл бүтэн жил шаарддаг бөгөөд эхэн түүнийг удаан хугацаанд хамгаалж чадахгүй. Тиймээс хясааг урилахгүй зочдоос ямар нэгэн байдлаар хамгаалах хэрэгтэй. Тэгээд зүгийг маш гайхмаар зүйл хийж эхэлнэ. Өөрөөр хэлбэл ихэвчлэн шуудын хийдэг зүйлийг хийдэг.
Тэр өөрөөсөө 20 дахин том төрөл бүрийн мөчөр өвс урамлыг барилгын материал болгон ашигладаг. Зүгийг шуу шиг хөлөндөө мөчөр бариад нисхийг өдөр бүр хараад байхгүй шүү. Тэр удаан бөгөөд тууштай ажилдаг. Учир нь түүнд хэдэн зуун төрөл бүрийн мөчөр авших шаардлага гарна. Баг багаар хясаа сайн бэхлэгдсэн цайз болон хувирдаг. Одоо их нь хажууд нь байхгүй байсан ч өндөг аюулгүй байх болно. Зүгийг шууны үүр шиг зүйл барьж чадна гэж хэн санах вүлээ дээ. Үүгээр сонирхолтой амьтдын бичлэг дууслаа. Та олон хэм бичлэг үзхийг хүсэж байвал сонир факт суугийг дагаарай.